Сайн байцгаана уу? Юс ихэлсэн үлийн хөт өдрийн мэндийг та бүхэнд хүргэе. Бидний анхны подкаст нь тавтай морил. Өнөөдөр бит хоёр ажлаас гарсан шалтгааныхаа тухай ярилцах гэж байна. Тэгээд адилхан бас нэг ажлаасаа гарсан хүмүүс байх юм бол сонсоод үзээрэй. За сайн байцгаана уу. Тэгээд үүндээ нэмээд бас одоо яг жинзэгийнхэн яагаад одоо яг жинзэ гэж бүр тийм тодтгол аваад байна тий. Тэгээ бас дээрээс нь яг яагаад тийм муу нэртэй болж хурдан ажлын байраа яагаад солиод байна. Тэр жинзэгийнхэндээ байна уу, ажлын байрандаа байна уу гэд одоо түүний талаар ярилцгалан тэгээд бид хоёрын анхны одоо подкаст учраас мэдээж таавал гарна. Тэгээд хүлээцтэй авч сонсороо гэж хүсмээр байна. За миний хувьд болохоор би одоо 30 настай. Тэгээд өмнө нь болохоор 2 жил нэг олон улсын байгууллагад ажиллаж исэн. Тэгээд тэр ажлаасаа яа гарах болсон тухайга ярих гэж байна. За тэгээ миний хувьд болохоор би одоо хүүшээ юу лээ 26 тий. Шинэ он гарсан чинь нас амартай дээ. Тэгээ 26 тий. За тэгэнгүүтээ яг ажлын талбартаа гараад бол одоо 24 оны эхнээс гэхэр чинь одоо цэвэр 2 жил болж байна. Тэгээд өмнө нь банкны салбарт болон одоогоор одоо боловсрол зуучлалын байгууллагт одоо ажиллаж исэн туршлагатай. Тэгээд ийм хоёр хүн л одоо ярих гэдэг юм да. За нөгөө олон улсын байгууллагт ажиллаж байхад болохоор ер нь цалингийн хувьд бол аюул дэжгүй байдаг. Тэгээд цалин бол миний хувьд аюул сэтгэл хангалуун байдаг байсан боловч хамгийн нөгөө нэг хүмүүсийн тулгамсан асуудалтай болоод идэг ажлын орчин маань болохоор яг амар токсик гэхээсээ илүү эхлээд ингээд гайгүй байж байгаа сүүл рүүгээ нэг юм сонин нэг юм асуудал үүссэн гэх юм уу. Одоо тэгэхээр яг ажлын хамт олонны уур амьсгал гэсэн үг шүү дээ. Байгууллагын соёл гэсэн үг шүү дээ, тий. Тийм байгууллагын соёл нь бол нөгөө олон улсын байгууллага учраас цаанаас одоо ийм байх хэвээр та нар одоо хоорондоо хүндэтгэлтэй байх хэвээр гэдэг ч юм уу тиймэрхүү юмны сургалт мургалтыг бол айгүйх явуулдаг байсан. Тэгээ тэр нь болохоор надад айгүй таалагддаг боловч яг тэрнийхээ нөгөө нэг хэрэгжүүлдэг талаасаа болохоор жоохон тутмаг байсан. Яг нөгөө нэг ажилчид нь болохоор яг ингээд хэрэгжүүлэх гээд ингээд тэрийг ингээд хэрэгжүүлээд хичээдэг боловч одоо юу гэдэг супервайзер ч юм уу нэг жоохон нөгөө нэг тушаал өндөртэй хүмүүсийн хувьд бол жоохон эгоны асуудал байд юм уу яа гэв. Тэгээ тэрнээсээ болоод ажлын байран дээр асуудал үүсгдэг байсан гэх юм уу. Тэгэхээр ер нь бол яг удирдлагууд нь өөрсдөө тэр ажлын байраа токсик болгоод шүү дээ. Тийм удирдлагууд нь яг өөрсдөө тийм болгоод тэрнээс биш яг нөгөө хамт ажиллаж исэн хүмүүс маань болохоор ер нь бол айгүй гоё хүмүүс байсан. Тэгээд ер нь найзууд болоод ингээд инээлдэж ханиалдаад ажиллаа ингээд хийхэд ер нь бол гоё идэг байсан. Тэгээд ажил дээр очиход хүртэл ер нь тийм нэг тийм одоо ажилдаа явуулаа яана гэсэн тийм санаа зовлт нь байхгүй гоё байдаг байсан боловч яг нэг юм одоо тэр нөгөө нэг сая хэлсэн шүү дээ. Тэр нөгөө удирдлагууд нь өөрсдөө токсик орчныг үүсгэж байна гэдэг яг тийм л юм болсон. Тэгэхээр танай байгууллагын зүгээс та хэд ингээд хамт олон маань их гоё юм гэдэг чи өөрөө яасан айгу том даваа талтай. Хичнээн удирдлага тийм байсан гэсэн. Тэгмүүдээ тэр хамт олон бүүндээ ингээд шийдэж хагаад одоо удирдлагатай хэлж үтсэн ч юм уу. Одоо ямар нэгэн аргаар нэг айгу болох гэж авсан тийм арга хэмжээ байгаа юу? Тийм арга хэмжээ бол байхгүй. Бид нар болохоор хоорондоо болохоор ингээд тэгээд да ийм одоо нөгөө одоо гаргаж байгаа шийдвэрүүд нь ийм асуудлыг дагуулж ийн нэтрэгээ хоорондоо ер нь бол айгүй их тэгж нэгдэж үзэл бодол маань нэгдэж ярилцдаг байсан. Тэгээд нөгөө нэг цаашдаа өөртөө нөгөө нэг тэр супервайзер ч юм уу тэр нөгөө ахлахуудтай хэлхий гэхээр бас нөгөө айцтай байдаг. Хэлээд ярьчих юм бол бас суулгах чинь тий. Дараа нь ингээд төвөг болно гэд. Яг тийм юм нь болох надад бас ингээд яг таарсан байхгүй. Би нөгөө өөрөө очиод ингээд хилцсэн. Тэгэнгүүт бүр ингээд амар болж хэлсэн гэх юм уу. Тэгэхээр чи яг л нөгөө Монголын юм да тий одоо ажлын байран дээрх зуулт явагдаад тийм шүү дээ тий нэг муухай араа шүтэнтэй зуучаад муухай араа шүтэнтэй. Харин тийм яг тийм болсон. Тэгээд яг нөгөө нэг ингээд тодруулж ярих юм бол за одоо нөгөө нэг ажлынхаа нөгөө нэг жоо хоцроод ирдэг ч юм уу тий тэгэнгүүт нөгөө нэг бусад хүмүүс нь яг нэг хоцронгууд бол юу гэдэг нэг тэгж бол нь бол ингээд сүртэй хүлээж авдаггүй байгуулга байсан хгүй анхандаа бол тийм байсан. Тэгээд тэр нь надад амар таалагддаг байсан. Тэгэнгүүт одоо тэр нөгөө нэг зуулгач штэ тий ахлахтаас зуулгачаад алдаа гарангууд тэрийг нь бүр ингээд амар ингээд сүртэй болгож аваад нөгөө нэг гадаа дотоод байдаг нөгөө нэг дарга нарыгаа шууд нөгөө таг хийж мэнгуутлаа имэйл бичиж мичдэг ч юм уу тий. Яг бүр харин тэгээ бүр тийм амар сүртэй асуудал болгоод
боддог байсан. Тэгээд тэрэнд болохоор би ингээд ингэсэн тэгсэн ингээд хариулаад ингээд явуулангууд маргааш нэрэн гутлаа шууд чи тэгэж хариулсан юм илээ. Одоо залруулаарэ гэдэг ч юм уу тий бүр шууд тэгж таардаг. Энэ бол арай л аимшигтай л арай л амар байна. Тийм асуудлууд байсан. Тэгээл ерөнхийдөө бол одоо ингээд утас мутсаа оролдоод ингэж их юм болвол юу гэдэг нь чи ингээд би камераар ингээд чамаа шалгасан чи уцаа ингээд амар их оролддог юм байлээ мэлээ гэд одоо бусад хүмүүс төлөвлөрөө тийм юусаа байхгүй байгаа байхгүй юу. Тэнгууд шууд ингээд намайг зууцсан учраас шууд тэгдэг гэх юм уу. Өө одоо тийхээс юу юм би өдөр шин өөрөх ажлыг хийхгүй чамаа камера хараа сууж юм аа та. Тийм нэг юм хөө. Тийм барыг тэгж бодож болохоор заяа. Тэгээд яг тиймэрхүү байдлууд надад бүр ингээд улам даймжрах юм шиг санагдаад тэгээд айгүй тийм хэцүү байсан гэх юм уу. Ер нь бол тэгэл би ингэсэн тэгсэн гэл өөрийгөө тайлбарлаад ч юм уу хэлэх гэхээр тэрийг хүлээж авдаггүй шууд өөдөөс уралдаг ч юм уу тийм. Монгол хүн байсан уу? Гадаад хүн байсан юм уу? Монгол хүн. Оо ямар. Нөгөө гадаад дарга нь болохоор арай нэг гайгүй юм шиг. Гэхдээ мэдээж надад биш нөгөө нэг ахлахад маань болохоор илүү итгэдэг. Тэр хоёр маань илүү дотн байсан гэх юм уу. Тэгээд нөгөө нэг дотн байдлын харилцаан дээр үндэслэж одоо тэр хэргийг шийдэх маягтай байсан. Би ер нь бол гэхдээ ер нь бол гадаад дараатай бол жоохон ингэ найдсан. Намайг ойлгоод ингээд энэ асуудлыг айтайхан шийдээд өгөх юм болов уу гэж бодсон ч юм үгүй байсан. Тэгэхээр ерөөсөө яг нөгөө тэр нэг удаан хамтран ажилласан болохоор ерөнхийдөө илүүтэй дотн боёо найз ялцаа хэлтэл нийлж мэдээж тэгтээ найз ялцаа ш. Гэтэ тэрэн дээрээ үндэслээд ерөнхийдөө чамааг авч үлдэх үү эсвэл нөгөө хүнээ авч үлдэх үү нөгөөн дээр арга хэмжээ авах уу гэдэг ш. Тэгэхээр мэдээж за энэ охин дээр бол яахгүй шаардлага байхгүй. Дөнгөдөө нөгөөхийг аваад үлдчихэл гэдэг юм болсон юм ш. Тэгээ яг нөгөө нэг энэ асуудал чи ийм юмнаас болоод үүсэж байгаа юм бин гэдгээсээ илүү сэтгэл хөдлөлөөрөө шийдвэрлэдэг хүн байсан юм шиг байгаа юм. Ер нь бол тий хин нэгний талд ордог ч юм уу тий. Ер нь миний ажигснаар бол хаач тийм байд юм шиг байгаа. Яг нөгөө дарга маргатайгаа найзууд ч юм уу тий халах махлагтайгаа найзууд ингээд гадуур дотор орж гардаг тий тийм хүмүүс байх юм бол яг ажлын талбар дээр ч гэсэн тэрийг ер нь жоохон гаргаад идэг. Тэр нь бол ажлыг бас ингээд ажлын орчныг ингээд токсик болгодог гэж би ер нь харсан. За тэгвэл нэрээ энэ дээр нь одоо яг энэ байгууллагатаа 2 жил ажиллаж байсан гэсэн тий. Тэгэхээр анх ороход ийм байсан уу? Анх ороход тэр дарга нь байсан юм уу? Эсвэл сүүлд солигдоод ийм болцсон юм уу? Яг яасан бэ? Анх ороход бол байсан. Анхнаасаа л байсан. Тэгээд анхандаа бол ингээл дандаа л нөгөөний чи ийм алдаа гаргасан, тийм алдаа гаргасан гэл одоо миний яг алдаа биш юм шиг юмн дээр бол шууд ингээ гүтгдэг ч юм уу тийм байсан. Тэгээд тэр үед нь болохоор би дүнгиж ажилд орж исэн хүн болохоор нөгөө нэг өөрийгөө өмгөөлж хамгаалах юм мэдгүй энэ хүн ингэж харсан юм чинь би тэгэл алдаа гаргасан юм байна да гэдэг ч байд. Тийм байдлаар хүлээж аваад шууд уушлаарай гэдэг ч юм уу тэгдэг байсан учраас бүр цүүл рүүгээ даам гардсан гэх юм уу. Бүр энэ угаасаа л ингээд юу ч хэлсэн гээ хүлээгээд авчтیں۔ Энэ угаасаа үгүй хэлдэггүй тийм үү. Нөгөө нэг номхон тимийг ноолоход амархан гэдэг л тий. Яг тийм байдлаар хүнд хандаж эхэлсэн гэх юм уу. Тэгэхээр эхэндээ бол гайгүйсэн. Сүүл рүүгээ би нөгөө нэг би чинь үгүй хэлэх хэрэгтэй юм биш үү. Би чинь бас ингээд энэ миний алдаа биш юм байна гэдгийг би нүнд ойлгуулах хэрэгтэй юм биш үү гэдэг ч юм уу. Тийм байдалтай болоод ингээд өөр ингээд яриад эхлэнгууд тэр хүний дургуун орж байгаа байхгүй юу. Ийм байгаагүй ч одоо юу юм гэдэг ч юм уу тиймэрхүү байдал үүссэн гэж би харж байгаа. Тэрнээс шиг анхандаа болоо шууд тэр дарагтаа ингээл маань үзэлцэл ингээл явдаг байсан хүмүүс байсан байхгүй юу. Тэр хүмүүс болохоор зүгээр. Би болохоор анхандаа юм дарах хүн байж байгаад сүүл рүүгээ хүн чинь бас юм байж болохгүй юм байна гэдэг ухаарад ойлгоод ингээд ирэнгууд энэ одоо юу юм гэдэг ч юм уу тийм байдлаар хүлээж авсан юм шиг надад сэтгэж дурж ирсэн. Тийм байна. Тийм наад чинь яг манай одоо сүүлийн ажлын байран дээр бас нэг гарсан шиг адилхан юм байна. Тэгээд манай тэр сүүлийн ажлын байран дээр яг нэг охин бас орж ирсэн байхгүй юу. Тэгээд тэр охин нэр ингээд яг л яг шинко гэдэг утгаар нь айгүй нэг тэгдэг. Одоо өөрийнхөө ажлыг даалгаж өгчөнгүүтээ тэгэнгүүтээ өөрөө их хамархан ажил хийх гэдэг шүү дээ. Нөгөө дээдлийн хүн нь тэгэнгүүтээ дээгүүр цалин авах гэдэг шүү дээ. Өөрийнхөө ажлыг л хөнгөвчлж юм гэсэн. Тэгэнгүүтээ тэр охинд хамаг юмнуудаа даалгаж өгчөнгүүтээ тэрийг хянаад өөрхийн биш юм дээр ингээд хэлэнгүүт нөгөө охин нь шинковын болохоор яг ажил үргээ мэдгүй ийм хийх ёстой юм байна гэж бодоод за гэд тэгээд тэнгүүтээ нэг 3-4 сар болоод ирсэн чинь үгүй би нэг ингэсэн тэгсэн гингүүд үгүй би надад чи ингэсэн тэгсэн надад ч харсан чи ингэсэн тийм байсан чи одоо яагаад ингэж байгаа юм байгаа гэсэн яг юм миний бүр яг хажууд бас нэг өрөөнд дотор тэгэхээр яг л тэг мэдээж тэнгүүт тэр дээдлийн хүн нь бол
За 100 одоо нэг 35-аас тийш насны юм байсан. Тэнгүүтээ одоо шинэ орсон охин нь болонгууд надаас дүү нэг 23-т муруутай охин байсан байгаа байхгүй. Тэгэхээр бас тэн дээр нэг насны юм бол ялцчихгүй л. Тэгээд тэнгүүтээ тэр одоо насандаа байна уу? Эсвэл тэр нэг хүмүүстэй байна уу? Тэр эсвэл нэг Монгол хүний зан юм уу? Тэнгүүтээ яг тэр нэг өөрийнхөө ажлыг амар болгонгуудаа л тэр доошогоо шахаад штэ өөрийнхөө ажлыг. Нэ ийм юм л бас яг хаасаагүй болоод байна тий. Тэгэхээр энэ дээр яг өөрхийн зүгээс одоо арга хэмжээ авах гэж үзээл тэгээ одоо эн чинь болохгүй байна. Энэ эдний биер чи энэ нь штэ гэдэг ингээд хэлснээсээ болоод тэгсэн байна. Тэгээ танай ажлын одоо X хамт олон тий. X хамт олон чинь тэгээд чамайг яг тухайн үед өмгөөлж хамгаалж ийсэн үү? Яасан бэ? Эсвэл бас л нөгөө зуугдчих чинь адилхан болчихно гэдгийгсэн үү? Ер нь бол зарим нэг найзуудтай хэлээд үзэхэд болохлээрээ тийм үү ер нь тийм зантай штэ өөрөө тийм юм шиг байлээ. Тэгэхээр ер нь бол очиод чинь сайн тайлбарлаад яагаа ууралсан надад яагаа ингэж хандаад байгаа ингээд нэг ярилцаад үзэхгүй юу нэ тэрэ гэж зөвлөмж болоо өгчээсэн. Тэнгууд миний хувьд болохоор тэр хүн өөрийнхөө шалтгааныг ингээд ирээд над дээр хэлэхгүй байгаа юм чинь би тэгээ очиод нөгөө нэг төрүүлж очиод одоо юу гэдэг та яагаад надад ингэж уурлаад байгаа нэ тэрийг бол бас би тгээгүй штэ чи юу яриад байгаа чи өөрөө тэгж бодоод байна гэдэг ч юм уу тэгж магадгүй гэж бодсон. Нийсвш нэг амар тэр өөрийгөө би тэгсэн би чамд ингэсэн болоод би чамд гомдоод ингэсэн эсвэл энэ чинь миний уурыг хүргээд би ингэж байгаа маа гэж ер нь нөгөө нэг хүлийн зөвшөөрөөд хилдэг дарганараа ер нь байд юм уу? Тэгээд яг тийм зүйлээс болоо санаа зовоод бодож байгаад ер нь гарахаа шийдсэн. Энэ уламд амжирах юм байна. Энэ хүн намайг бүр ингэ буулгаж аваад бүр нөгөө нэг юу гэдэг тэр хүн хэлсэн болгоны л хийж идэг тийм болохоос нааш зогсохгүй юм байна гэдэг ч юм уу тийм бодол төрсөн. Тэгэл ер нь яалтчгүй гарсан. Тийм дарамтнаас болж гарсан гэж би ер нь хэлнэ. Тийм. Тэгэхээр ер нь бол ажил дээрээ үлдэх гэж бол энэ асуудлыг зохицуулах гэж бол хичээсэн биз дээ. Бүр тэгэл нэг ганц юм илжингүүд одоо ингээл хүмүүсийн хэлтгэртэй тэр чинь нэр тийм залуу хүмүүс чинь нэг ингээл чи яалаа инглээ тийм жоохон ингээд за нэг хоцорчлоо тийм тэрийг ингээ хилчлээ гингүүд л маа гэл нэг ширээнийхээ шургуулгаас шууд халаад биш юу л ажлаас гарах өргөдөл гээл бичсэн юм шиг нэг тийм л рил явдсан шүү дээ нэг тийм зам. Гэхдээ яг үндэ одоо ингээд бидний насныхны зүгээс бол ажил дээр үлдэх гэж бол хичээгээд хийн штэ тий. Тэгэхэд бол ер нь бол болохгүй байна гэл гараад токсик байдлаас болоод тий яг чиний хувьд бол токсик даргаас болоод тий. Тэгэхээр ерөөсөө тэр даргын л зам байгаад байна тий. Өөрөө тийм нэг юу зантай юм уу? Одоо нэг хоёр нүртэй юм уу? Одоо хоёр нүртэй гэхүү сүүлээ шагансан юм шиг. Нөгөө нэг өөрхөн буруу хүлээдгүй. Тийм өөрийнхөө буруу хүлээдгүй хүнийг сонсож сураагүй юм уу? Одоо нөгөө нэг жинзээ үеийнхнийг хараад үзэх юм бол ер нь бол нөгөө нэг шууд л за гэд байдаггүй. За одоо энийг хийгсэн чи надад ингэсэн юм ийм асуудал тулгарснаас болоод би энийг хийж чадаагүй маа. Ингэсэн юм тэгсэн юм ч гэдэг ч юм уу те. Эсвэл нөгөө нэг энийг ингээд өөрчилжүүл зүгээр юм биш үү гэдэг ийм санал манлыг ингээд тавингууд тэрийг хүлээж авах дурггүй байдаг ч юм уу те. Тэгээ нөгөө нэг тэр дарагтайгаа бүр ингээд аим бүхэлдсэж харьцах хэрэгтэй гэсэн тийм бодолтой байдаг те. Тэнгууд нөгөө нэг тэр хүүхдүүд ч юм болохоор тийм сураагүй зүгээр шууд ингээд дэлэн талангүй өөрөх юм яриаг шууд ярьцдаг. Тэнгууд нөгөөд нь эго хөдлөөд уур нүрээд энэ юу надтай яагаад ингэж харьцдаг энэ юу хин юм ч гэдэг ч юм уу те. Тийм юм дотроос нь гарч ирдэг юм шиг байна. Гэтэ яг тэр хүмүүс өөрсдөө болохоор тэрийг эзэж хөдөлшөөрөхгүй. Тэгээл нөгөө нэг ажлын байран дээр нь л дарамтлах гэж хичээж штэ. Өө чи надтай ингэж харьцах ёстой гэж шууд хэлж чадахгүй штэ. Яг тэр чинь буруу юм чинь. Тэнгууд нөгөө энэ хүн ажлаа юу хийж байгаа юм энэ тэргээл улам нөгөө нэг микро менежмент хийгээл дарамтлал ирэнгуут нь одоо хүмүүс ажлаасаа гарахаас өөр аргагүй байдалд хүрдэг байгаа байхгүй юу. Тэгээ миний хувьд болохоор цалин мөнгөний хувьд бол үнэхээр сэтгэл хангалуун байдаг байсан. Гэвчиг тэгээд нөгөө нэг яалтчгүй гарахаас өөр аргагүй байд юм билээ. Тэгэхээр нөгөө ажлын орчин нь болохоор цалингаас илүү чухал байдаг гэдэг юм бол харж авсан. За тэгэхээр сая нөгөө микро менежмент гэж хэлжсэн. Микро менежмент гэдгээ таад нэг жоохон тайлбарлах. Одоо миний нөгөө ойлгож байгаа бол ерөөсөө тэр хүнийг л ингээд яг одоо ингээд нэг фокуслцсан юм шиг тийм хараад нь шүү дээ тийм. Тэнгүүд ингээд жижиг сажиг за нэг зүгээр мэйл бичих дээр яг л энэ мэйл ингээд бичсэн байна
гэл тий нэг тиймэрхүү маягаар үйлдэл бүрийн шүүмжлэн гэж болгоод байгаа. Тий одоо жишээлбэл бусад хүмүүс болохоор яг ингээл хоцорч ирдэг ч юм уу тий тэгэнгუут ингээ зүгээр л яа. Эсвэл нэг юм жижиг алдаа гаргангууд нь тэрийг нэг ингээ тоохгүй хурж ирэнгуут л за ингэчдэг ч гэл тэгэнгуутлаа яг нөгөө одоо дургууг нь хүргэсэн хүн дээр очингуутлаа амар сүртэй том асуудал болгоол нөгөө алдаагийн шууд нөгөө нэг одоо жилийн эцсийн нөгөө ажлын одоо юу гэдэг тайлан гэдэг ч юм уу тиймэрхүү юм дээр амар сүртэйгээр тэмдэглэж мэмдэглээл нөгөө нэг тэдэн алдаа гаргасан тэдэн он авсан гэдэг юм гаргадаг байхгүй юу тэнгуй тэрэн дээрээ бүр ингээл амар томор тэр нөгөө жижиг алдаануудын тэмдэглээд бусад хүмүүс дээр болохоор тэгдэггүй тэг ингээ ярилцаад ингээ бусад хүмүүстэй ингээ намайг ингэсэн штэ тэгсэн штэ гэл тэнгуй хүүе тийм үү намайг тийм алдаа гаргахад нэг тоогүй штэ гэдэг ч юм уу тиймэрхүү ярианууд байдаг гэсэн тэгээд яг ингээд олонний дундаас ингээ онцлоо тэр хүнийг дарамтлах гэх юм уу тэгээд нөгөө нэг яг тийм байсан манай ажилчин болохоор юу гэдэг нөгөө нэг өдөрт хийх ажил нь аим тодорхой байдаг байхгүй юу за тэдэн ширхэг юм хийн за тэрийг хийн гэдэг ч юм уу тэр нь аюу тодорхой байдаг учраас нэг суртын микро менежмент хийх шаардлага бол байдаггүй яг тэр нөгөө нэг хийх ёстой юм а хийцэн байна уугүй юу гэдэг нь чухал таа өдөртөө тийм багт чинь нөгөө нэг амар тийм дарамтны байдал үүсгэсэн гэх юм уу тэгээд нөгөө нэг утсаа оролдоод ингээд яаж хахад ингээд бишээ нөгөө нэг үлээ камераар ингээд шалгаж байгаа чи амар утсаа оролтын билээ нэтрэгээд хэлсэн штэ тий Тэнгууд тэр нь болохоор яасан бэ гэнгүүт би одоо хийх ёстой юмудаа хийгээгүй биш байгаа байхгүй юу одоо өдөрт хийх ёстой тэр нөгөө нэг даалгавруудаа ч юм уу тий хийх ёстой ингээд юмудаа яг ингээд тэрэнд хүрсэн байгаа даа байхгүй юу хүрсэн байнгут чөлөө цагаараа би уцаа харж үлээ штэ би ганцаар уцаа хараагүй бусад хүмүүс ч гэсэн ижилхэн тэр чөлөө цагаар уцаа харж байгаа эсвэл нэг өрөөнд ороод хоорондоо ярьдаг ч юм уу тий тэгж байгаа тэнгууд бусад хүмүүсийн тэрийг нь одоо ингээд хэлэхгүй мөртлөө яг намайг ингээд шууд камераар ингээд шалгасан гэхээр надад бас амар ер нь муухай санагдсан. Тэгээ би намайг чи ингээд ийм юмдаа хүрээгүй байна хийх ёстой юм чи хийгээгүй байна гэвэл бас өөрөхгүй. Тэгвэл би за тэрийг ойлгоо те хийх гэж хичээнэ. Гэтэл тийм юм байхгүй би яг хийх ёстой юм хийцэн байгаа даахгүй. Тэгээд хийгээгүй байж тээ чи уцаа оролдоод хийдэггүй юм байна гээгүй. Зүгээр л чи уцаа амь их оролдд юм байна гэж байгаа байхгүй. Тийм хүн зүйлсүүд нь болохоор хараад ивэл яалтчгүй л би тэр хүний дургуг хүргэсэн учраас тэр хүн ингээд дарамт үзүүлэх гэж хичээж байгаа байхгүй юу. Ер нь бол ажиглаад янгууд хаач тийм бидэг. Хүний дургуг хүргэчингууд тэр хүн ямар нэгэн байдлаар шууд тэр хүнийг ингээд дарамтлах гэж хичээдэг тий. Тэрийг л ер нь болмоор санагдсан. Өөрөөсөө дор бүрний одоо миний дургуг энэ хүн ингэснээс болоо хүргэчлээ гэж бодсон бол очиод тэрийг ярьцдаг тий шууд очиод. Чи хинээ ингэсэн тэр чинь надад таалагдаагүй чи яагаад тэгсэн юм бэ? Ахлах хүн байна да тий. Нэг тий ажлын байрны нэг ахлах хүн байна. Би чинь бас ингэ дөнгөж ажилд орж байгаа хүн чинь юу гэдэг мэдгүй штэ. Тэр хүнийг одоо тэр хүний сэтгэл санааг би мэдгүй штэ. Тэр хүний дотор ороод би ингэчүүл энэ хүний дургуг хүргэж чинь гэдэг юм би мэдгүй штэ. Хоёр өөр орчинд өссөн хүмүүс аа. Тийм учраас тэрийг нэг сайхан ярилцж чаддаг байгаасаа гэж би юу нь бол хүсэж байгаа. Тэгэх юм бол токсик ажлын байрны тэр нөгөө байдал бол доор хаяж нэг 60% бол буурна. Яг нөгөө ярилцаж чаддаг байвал. Ажлын одоо юу гэдэг тэр чинь нөгөө ажлаас өөр зүйл шүү дээ. Тий би ажлаа хийж чадахгүй, ажлаа дутуу хийгээд ивэл окей. Гэтэл тийм биш байхад чинь дарамтлах гэдэг нь болохоор яалтчгүй хувийн чанартай, хувийн тэр сэтгэл зүйнээсээ болоод тэр хүний дарамтлах гэдэг байгаа байхгүй. Одоо ерөөсөө тэгэхээр ч өөрийнхөө сэтгэл зүйн төлөвшөөгүй хүн ер нь тэр дээр нэг очсон юм а да тий. Тэгэл одоо уг нь бол одоо тэгээ тийчний хэлсэн ч гэсэн одоо тэгээ ярилцсан ч гэсэн тийм үедээ ярилцсан ч гэсэн тэр хүн өөрийгөө хүлээн зөвшөөрөхгүй ээгоо гэхүү эсвэл жоохон хүүхдийн сэтгэхгүй гэхүү өөрийг нь жоохон буруутгах чагаар энэ ч одоо өөрийнх нь бурууг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа л гэж тий. Тэр бол сэтгэл зүйн хувьд ерөнхийдөө төлөвшөөгүй тийм удирдах албан тушаалыг хийх бол чадамжгүй тэгэнгүүтээ ер нь бол өөрийгөө ерөнхийдөө бол сэтгэл зүйн хувьд удирдах чадахгүй бус түүнийг бол би бол яг удирдна гэж бол үнэхээр бол хэлж чадахгүй л юм. Тийм одоо нэг хотоодоо удирдах сураагүй өөр юу ч удирдах сурч чадахгүй гэдэг шүү дээ тийм. Тэгэхээр ч хотоод байтугай юу юм ч одоо хүнлүү одоо ингээ гаргаж байгаа зам байдлаар удирдах чадахгүй шүү дээ тий. Тэгээд тэр дарга нь хэдэн насны хүн байсан бэ? Чамаас нэлээд бодвол тарга хэмжээнд л бодвол нэлээд л байгаа л үүд тий. Нэлээд.
амар хөвшин бол биш. Гэтэ нэг 5 мав насаар бол эгч байсан бах. Тэгээд яг анх удаа удирдлагын ажил хийжсэн хүн байсан. Анх удаа хийжсэн. Тэгээд ер нь бол нэг юм тийм ер нь анханасаа л харахад юу энэ хүн удирдлага нь жоохон тохирохгүй хүн юм да гэж би өөрөө бол харж лээсэн л да. Гэтэ миний удирдлага учраас би тэр хүнийг хүндлэх ёстой тий. Хүндлээд за энэ хүн удирдлагад очсон юм чи ямар нэгэн туршлага энэ хүн байгаа. Тэгээд тэрийг би суралцаж авъя. Энэ хүнээс би юм сурах юм байвал би суралцъя гэсэн зорилготойгоор би анханасаа тэр хүний дор бол ажиллаж исэн. Анханасаа харахтаа бол би тэр хүнийг хүндэлж харж исэн. Тэгээс анханасаа би энэ хүн юу юм гэдэг ч юм тийм бодлоо юусоо байгаагүй. Энэ бол миний удирдлага. Би энэ хүнийг хүндлэх ёстой. Энэ хүнээс би суралцах зүйл юм бол би тэрийгэ суралцнаа гэсэн ийм байдал хандлагатай байсан боловч тэр хүний хувьд болохоор тийм байгаагүй. Тэгээд ерөнхийдөө бол ажилтсан ажилтаа бол амар тийм найзалж мэзлаад ингээ гарч ороод идэв штэ тий. Тийм хүү байх бас тийм юм шиг санагдсан. Тэгэн гут л нөгөө нэг жоохон ингээ ялгуурлаж харьцах байдал үүсдэг. Тэгээ би болохоор нэг тийм одоо тэр хүнтэй найзлийч гэж бодоогүй угаасаа бодох хэрэгтэй байсан юм билээ. Уг нь бол тэгээд бүр үе молдорсон хүн бол биш биш тий. 5 6 гэдэг чинь бол юу вэ? Зүгээр хоорондоо найзуудын л бараг насны зөрүү шүү дээ. Тэгж байгаа тэг сэтгэхгүй тийм амар ялгаа байна гэдэг чинь. Тэгээд дээрээс нь тэр удирдлага гэдэг ер нь чамд яг ямар хуу байдаг вэ? Миний хувьд болохоор удирдлага хүн одоо яг ихэнх хүмүүсийн хувьд ямар ч байгууллагын хувьд ихэнх байгууллагын хувьд шүү заа. Ихэнх байгууллагын хувьд болохоор ерөнхийдөө илүү нөгөө тухайн ажлаа сайн хийдэг, сайн гүйцэтгэлтэй хүмүүсийг удирдлагаа тавиад байдаг. Миний хувьд болонгууд за тэр ажлыг тэр сайн хийх хүмүүс нь бол гүйцэтгэх тий гүйцэтгэх дээр байгаа ёстой гэж боддог байхгүй. Тэнгүүтээ удирдах гэдэг чинь тухайн хүмүүсийг цуглуулчингуудаа тухайн нийт хүмүүсийн хамгийн сайн гүйцэтгэлийг гаргаж чадхаар efficient буюу үр дүнтэйгээр тэрийг удирдах чадвартай тийм хүнийг ерөнхийдөө удирдлагаараа томилох ёстой. Тэнгүүтээ нийтийн одоо яг үүндээ жоохон муугар хэлээ дуртай үнийг нийтийн үгийг нь ингээд жоохон сонсчдаг тий. Энэ хүн чинь аягүй дачгуудын энэ бас нэг аягүй даачгуудыг гэдэг ингээд нэг дагаад манлайлагч гэсэн үг шүү дээ. Лидер, маягийн тим хүмүүсээ тавих. Тэрнээс ч тэр чинь ажлаа сайн тавьдаг. Тэгэд ажлаа сайн хийдэг болохоор тэр чинь микро менежмент хийгээд тэнэгтэйдэг шүү дээ. Тийм микро менежмент чи ерөнхийдөө хүний зүгээр залхаадаг байхгүй. Бүр тамтай шүү дээ. Яг үндэ одоо тийм миний ажил дээр ч гэсэн нэг тийм микро менежмент юмнууд байна. Ядаргатай тэгэл нэг нь солигдол явчихын тэнгүү тайл нөгөөх нь өрөнгөдөө дахиад микро менежмент хийгээд. Тэрийг бүр хүлийн зөвшөөрдөг заяа. Амар тэнэг. Тэгээ тэрнээс болоод ингээд ажил гарахгүй бас амар удаадаг. Дээрээс нь үнэндээ залхаадаг. Тийм. Тэгэхээр чиний хувьд яг удирдлага одоо тийм байх хэрэгтэй. Хичнээн мэдээж амар голдоо орохгүй. Гэтэ ийм муухай байж болохгүй л гэж бодоод байгаа байхгүй. Энэ ч одоо яг доороо маш шиг хөтлөхгүй шүү дээ. Тийм. Тэгээд миний хувьд бол бас тэр яа одоо мэдгүй байна. Одоо энэ хувь хүний л зөв их баг шүү. Би тэр удирдлагыг хүндлэн гэдэг дээр бол нэг тэр бол тэрийг хүндлээд авах шаардлага бол надад байхгүй л гэж боддог. Тийм яг үнэндээ бол жоохон муухай л юм. Гэтэ яах вэ? Тэ адилхан байж магадгүй уушаал эсрэг хүн байж магадгүй. Тэгээд хүндлэн гэдэг чинь бүр ингээл баг яах гэдэг гутлаад болох гэдэг юм шиг. Тийм угийн байж болохгүй, угийн хийж чадахгүй. Тэгэхээр ер нь бол хүндлэх гэдэг юм байхгүй. Гэхдээ тухайн ажил хамгийн гол нь явж явах хэрэгтэй байхгүй. Ажил явж явах хэрэгтэй. Гэхдээ дээрээс нь ажил явж байгаа хүнийг бас сэтгэл зүйн эрүүл мэндийн ийм болтол нь тэгж болохгүй. Тийм тэгж санагддаг та. Сая хэлсэн шүү дээ нөгөө нэг удирдлагын гууд яг ингээд бүтэнд олгоход яваад байгаа юм шиг бол тэр димигээ тэр чинь яг үнэн баггүй. Гэхдээ би дотроо болохоор зүгээр л энэ хүн бол одоо ингээд ажиллаа хийж байгаа миний ахлах. Тэгээд дотроо ингээд бодчихж байгаа. Тэгээд тэр хүнийг нэг амар араа нь муулсуулаад ч юм уу тийм хүн хийхгүй байгаа. Энэ бол хүндлэл ахгүй. Тэрнээс би тэнд хүн дээр очивол хүүе даргаа гэл ингээл нэг амар тэр хүнийг ингээд долгонохгоо очиж байгаа юм шиг биш тий. Тийм байдал бол дими баггүй. Тэгээд угсаа болоод юу нь болоо. Тэгээд угсаа болоод ад үзэг тий даарч. Тиймэрхүү зүйл басан гэж хараад байгаа. Тэрнээс биш тэр хүн болохоор тэхгүй байгаа даа энэ хүн намайг хүндлэхгүй гэж хараад байгаа байхгүй. Гэтэл би дотроо тэр хүнийг хүндэлж байгаа байхгүй. Тэгээд нөгөө нэг удирдлага гэдэг хүн маань болохоор яг нөгөө нэг ажлын байран дээр ирсэн л бол бусад сэтгэл хөдлөлүүдэд жоохон орхиод яг нөгөө энэ ажил уршилж гин үү? Ажил болж гин үү? Энэ хүний одоо чадж байгаа тал нь юу вэ? Чадахгүй байгаа тал нь юу вэ? Чадахгүй байгаа талыг нь би яаж энэ хүнийг одоо хөгжүүлэхэд туслах вэ?
би ямар зөвлөгөө энэ хүнд өгч болох вэ те? Тэр талаасаа илүү ажилтдаг байгаасаа гэж би бодож байгаа. Тэрнээс биш амар сэтгэл хөдлөл энэ намайг ингэчлээ, энэ намайг хүндэлдэг юм байна, энэ намайг дорд үзээд байна. Тэгээд амар сэтгэл хөдлөлөөрөө ингэж хандж байгаа бол тэр бол жоох асуудалтай дарга юм байна гэж би бодоод байгаа. Тэрнээс биш яг нэг энэ хүн ажиллаа хийж гинүү? Тэгээд гүйцэтгэл нь болж гинүү? Тэгээ энэ хүн хамт олон донтой найз нөхдөөр ингэж байж чадж гинүү? Тэ энэ хүн токсик орчныг үүсгэж гинүү яаж гинүү? Тэ тэр байдсан чухал ахгүй. Яг тийм биш өөрийнхөө нөгөө сэтгэл хөдлөл юусаа ажилтаа эрэхтэй юусаа гэртээ ч юм үлдээчдэг баймаар байгаа байхгүй. Тэгээ ажил дээр орж ирэнгүүт миний үүрэг юу юм гэдэг амар мэддэг. Энэ хүмүүсийн үүрэг юу юм гэдэг амар сайн мэддэг. Хин үүргээ сайн гүйцэтгэж чадчихна. Хин юмаа жоохон дутуу хийгээд байна. Энэ дутуу хийж байгаа хүнийг их амар очилж дутуу нийтрээ гэж амар микро менежмент хийгээд байхгүйгээр энэ хүнийг би яаж энэ чадварыг нь гаргаж ирэх үү? Болохгүй байх юм бол юу гэдэг нь те сургалт зөвлөгөө нийтрээ юу бэ? Ингэж л нөгөө нэг ажиллаа л уршлуулах гэж харж чаддаг хүн байвал удирдлага юм болов гэж би бодож байгаа. Тийм ээ. За тэгэнгүүтээ нөгөө нэг бүр том одоо яг зөвхөн Монгол биш шүү. За бүр юм том компаниуд одоо Google эдэн шиг компаниуд болохоор яа гэм лээ. Тухайн ингээд ажилтайгаа сэтгэл зүйн бас давхар байнга анхаарч явдаг. Тэрийг нь сэтгэл зүйн одоо ажилчдын сэтгэл зүйг хангах талаар сургалтад удирдлагууд нь өөртөө тусдаа суудаг. Тэгээд бүр дээд удирдлагууд байгаа шүү дээ. Тэд нар нь өөртөө бас тухайн удирдлагуудтай одоо доотлын дид удирдлага гэхүү те одоо баахан л удирдлагаар ундрал тэд нарыгаа ингээд сургалт зөвлөгөөнд хамруулдаг юм байна лээ. Тэгэхээр удирдлагууд өөртөө бас энэ EQ тал те тэнгуүтээ яг энэ тухайн ажилтан чинь хичнээн өмнө нь ингээд сайн гүйцэтгэлтэй байсан байж болно шүү дээ. Тэнгуүтээ яа тэ одоо хүн л юм чинь ар гэрийн асуудал гарна те тэрнээс болоод ингээд гүйцэтгэл буурах бол боломжтой шүү дээ. Тэр чинь боломжгүй зүйл бол биш байхгүй. Тэр чинь одоо ямар робот байгаа шүү дээ. Алдаа гарах боломжтой. Тий? Тэрийг ингээ хүлээн бас зөвшөөрөх хэрэгтэй. Тэнгүүтээ бас тэрэн дээр тийм байдгийн чинь Монголд бол мэдээж энэ талаар бол одоо байдаг үгүй бол үнэхээр мэдэхгүй. Миний ажиллаж исэн компаниуд л тийм байсангүй. Монголд бол яг тийм зүйлийг харахаас илүү зүгээр нөгөөний даргын сэтгэл зүйн гэдэг юм чухалч одоо. Тэр дарга өнөөдөр сайхан сэтгэл зүйтэй байвал миний аз тий. Өнөөдөр муухай сэтгэл зүйтэй байвал тэгээд би дуусчих базуулсан юм чинь бүр улам дуусчих. Цагны яг хэлсэн шүү дээ. Хүн л юмцэн ямар нэгэн асуудал гараад гүйцэтгэлэн тоочлох юм тийм хүн ирнэ тий. Тэгэнгუთ хэрвээ чи ингэж зуулгацсан хүн байх юм бол болов тэр мэр чинь тэр хүн хамаагүй гэж байгаа шүү дээ. Тэр энээр нэг ихэд за одоо эмэгтэйчүүд нуучлаарай. Би өөрөө ч гэсэн эмэгтэй авахгүй. Гэхдээ би бол энийгээ өөрөө удирдах. Энийг удирдах сураад ах юу ах тийм. За эмэгтэйчүүдэд нэг сарны мэддэг байхгүй юу? Ирдэг байхгүй ч гэж. Ирдэн штэ тий. Мэдсэнгүй юм. За тэгсэн чинь за нөгөө нэг дээдлийн нэг дагамсрууд л хийдэ одоо яг муухай юмдаа одоо тийм хүмүүс байгаа штэ. Йоо за сард нэг ааш нь хувьсах юм аа. Би ёо яагаад байгаа юм бэ? Энэ одоо бүр үнэхээр нөгөө тухайн өдрийн даргын ааш. Үгүй ч одоо тэгээ сард нэг баг мөчлөгийн тооллоо. Тэр бол бүр арай ахгүй юу? Наа чи ингээд тент хар яар хүн тийм мэдлэг болоод орж ирдэг заяа. Бүр энэ ч одоо юу вэ? Юу л вэ? Яг юу л вэ? Тэгдэг. Тэгээд энийгээ одоо зохицуулах сураагүй хүнийг авчид дээр нь тавьчихсан. Тэнгүүтээ эсвэл тэр дээр нь тавиад байгаа нэг бас дээдлийн хүн байна шүү дээ тий. Одоо захил хийдэ тий. Тэгээд захил нь болохоор одоо өөрөө бас тийм юм шиг байл. Одоо миний одоо сүүлд ингээд хэдхэн сар ажиллаж байгаа шүү дээ. Нийлэн хэдэн жил бас ажиллаж байгаа компанид сүүлд бодоод ингээд анзаараад тахны дүгнэлт хийхэд тэр хүн өөрөө тийм болонготой өөртөө адилхан хүн л доор олж тавьсан юм байл л тий. Тийм. Тэгэхээр энэ тэр даргын сэтгэл зүй тухайн өдөр тэнгүүтээ тэр биений юм одоо энэ бол арай шүү одоо өөр хүн сонсч ивэл энэ минийгаа зохицуулсараа л хийх та тэгээд за уучлаарай тэгээд үгүй. Тэгээ ийм юм байдаг шүү. Тэгээд би яг бас тийм нүдэн дээр ингээд эртний хүмүүс юм нэрсэн байх таа гэдэг нэг эмэгтэй хүмүүний хэлдэг шүү дээ. Би өдөс шууд оролдог л ахгүй юу. Гэхдээ эмэгтэйчүүд минь өөрсдөө нэг энийг ааш мааш тэр гормон бол хамаагүй байдий шүү. Энд ч одоо яг тэгээ тэрээгээ сайхан инээгээл зохицуулаад гаргах шаардлагатай байдий шүү. Ялангуяа тэр удирдлагын компани хүн удирдах байгаа бол тэр чинь одоо яг юу гэсэн үг юм бэ лээ да.
Тий ялангуяа нөгөө нэг хүү ударж байгаа хүмүүс бол сэтгэл зүгээ бол илүү сайн удирдах сурах хэрэгтэй юм шиг санагдсан. Би сэтгэл зүгээр энэ асуудлыг шийдэх гээд байна уу? Эсвэл үнэхээр энэ асуудлыг ингэж шийдэх ёстой асуудал мөн үү гэдгийг жоох ингэ сууж агаад хошоо сууж байгаа тий өөрөөсөө асууж чаддаг, өөртөөгөө жоох тулж ажиллаж чаддаг тийм хүн байгаасаа гэж бодож байна. Тэгээд хүний сэтгэл зүй ч угаасаа л хүн болгонд эргэн тойрны хүмүүс дандаа л нөлөөлж идэг тий. Тийм байдаг учраас миний сэтгэл зүй ажилчид маань нөлөөлөд энэ хүмүүсийн одоо гүйцэтгэл ч юм уу те энэ хүмүүсийн ажлын орчинд би тооксик болгоод байгаа юм биш үсттэй гэдэг зүйлийг бас сайн боддог байх хэрэгтэй. Тэг гэртээ асуудалтай байсан бол тэр асуудлаа гэртээ үлдээж чаддаг. Би гадаа гараад өөр хүнтэй асуудалтай байсан бол би тэр асуудлыг гадаанаа үлдээж чаддаг. Ажил дээр орж ирэнгүүтлээ энэ хүмүүсийн ажлын орчин би сайхан болгох хэрэгтэй. За тэгээд ажлаа би үр дүнтэй ингэж ажиллах хэрэгтэй гэсэн ийм хоёр одоо зорилгоны доор өөрийгөө чиглүүлж удирдах чаддаг тийм байвал зүгээр баха. За тэгээд саяны одоо биений юмны тухай хэлье. За юу хэлэх гээд нэ гэхээр угаасаа л тэр бол хүн болгон тохиолддог зүйл сар болгон тохиолдно. Тийм учраас сайхан ингээд одоо бяцлал хийдэг ч юм уу те. Өөр бол зохицол харгаа бол тий сайхан одоо ингээд өөрийгөө нэг сайхан бяцлал хийгээд ч юм уу те. Гоё ингээд зохицуулчих юм бол тэр чинь харин буцаагаад ирч хүчийг бас өгөх зүйл болдго юм билий. Ягаад бол одоо сэтгэл зүгээ яг тухайн үед ингээд амар гараад илэрж байгаа үед нь гаргачих юм бол одоо илүү хөнгөнөөр ч юм уу тий өдрийг харах ч юм уу тий хүмүүс ч гэсэндээ ер нь бол таны сэтгэл санаанаас болоод ажилласаа гарахгүй шүү дээ. За тэгээд одоо яг тэр нөгөө саяны биений юм гээ. За тэрнээс бол яг стрессээ тайлах талаар юм байна л та тий. Тэгэхээр сүүлд огийн миний хувьд бол ингээд ажилд орж ирснээс хойш яг шин төрлийн стресс огийн үүсдэг болсон. Тэрний ажлын стресс. Тэгээ ойлгомжтой. Энийгээ би бол одоохондоо тайлж сураагүй л байгаа. Ууж утсан, жимд явж утсан, хүмүүстэй хэлдэж утсан. Гэхдээ би бүр үнэхээр ингээд тэгээ тайлгаад үтсэн. Тэгээд чи тайлах арга олсноо? Тайлах уу? Стрессээ тайлах арга олсноо? Миний хувьд болохоор яг нөгөө нэг face to face гэдэг шиг тий яг say to my face гэдэг шиг тий хүмүүс ингээд надтай ингээд асуудалтай ч юм уу эсвэл надаас болоод ингээд сэтгэл санаагаа надаа болоод ирээд надтай ингээд гоё ярилцдаг байх юм бол би тэр нь бол амар нээлттэй юм баггүй юу? Гэхдээ хүмүүс бол бас тэгж чаддгүй юм шиг байгаа юм. Тийм учраас тэр хүмүүс нь өөрсдийн асуудлыг жоохон хайтаан шийдчихье. Чадхаал гэрж ирээд ярьчих болно шүү дээ. Миний хувьд болохоор би очиж шууд хэлчихдэг. Очоод ингэсэн чи надад таалагдсангүй гэдэг ч юм уу те. Очоод яагаад үл ингэ хэлэхгүй байх юм бол би ямар нэгэн байдлаар unconscious байдлаар те сэтгэл зүгээрээ би тэр одоо хүн түүх учруулах байхгүй юу? Одоо хүн чинь дэрийг өөр нь бол түүх учруулад байна да би ч одоо муухай юм хийгээд байна да гэж бодож шийдэггүй. Нөгөө нэг ухамсаргүй тархинд нь шууд орж ирээд энэ хүнийг би ингэх ёстой энэ хүний дургүй хүн гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар ингээд илэрдэг учраас тэрийгээ би өөрөө ингээд ухамсартай байдлаар мэддэг учраас за очиод ярилцах хэрэгтэй. Очиод ярилцахтаа мэдээж дургууг нь хөрөхгүй хайтан очиж жагаад ингэсэн шүү тэгсэн шүү гэж ярилцчихдаг. Тийм төрлийн хүн ер нь бол тэгээж би стрессээ гаргадаг юм. Тэгэх юм бол тэр стресс маань ч гэсэн цаашдаа үлдэхгүй гэх юм тий. Гэхдээ бас очиод ярьчингууд дургүй юм байна. Тэгэхээр нөгөө нэг хүн ирээд ингэсэн тэгсэн гэдгийг ярилцж байгаа бол тэр хүнийг ингээ ойлгож сонсдог. За тэгээ эргээгээд өөрийнхөө бас ясныг ярилцчихдаг. Тэгээд ингээд 3 дахь замыг гаргаж ирдэг тий. Хоёулаа ийм асуудалтай юм чинь. Хоёулаа цаашдаа яах вэ гэдгийг ингэж ярилцаж чаддаг ийм хүмүүс ер нь надад таалагддаг. Тэгээд ийм болохыг хичээгээрээ хэрвээ чаддгүй болвол тий. Тэгээд ер нь бол энэ талаар бас сургалт бас явуулт байвал зүгээр санагдаж байгаа. Одоо юу гэдэг нь тий өөрийгөө илэрхийлэх сургалт ч юм уу тий хэрхэн ажлын байран дээр өөрийгөө илэрхийлэх сургалт гэдэг зүйл байвал бас зүгээр. Тэгэхгүй болвол мэдгүй хүмүүс чинь тэгээд мэдгүйгээрээ л явна штэ. Угаасаа л ийм байсан. Би угаасаа л ингээд нөгөө нэг далдуур ингээд хүнд ингээд дарамт учруулдаг ийм хүн ингээд яваад штэ тий. Гэтэл тэр хүн ч гэсэндээ бас өөрчлөгдөхийг хүсэж болно. Тийм учраас тэр арга замыг нь бас ингээд нээж өгдөг ажлын байр байвал бас зүгээр. Тэгэхээр юу юм бэ тэгээ за чиний хувьд болгонгууд за стресс одоо ажлын байр за хүн ажлын байран дээр биш юм а гэхэд стресссэн үедээ тухайн одоо асуудалгаа шууд нүүр тулаад очоод тухайн хүнтэйгээ ярилцчихдээ бол тэгээд асуудлаа ингээд
бэлтгэжүүл ерөнхийдөө стресс нь талхичдаг юм. Гэтэ миний ойлгосноор бол чиний яг энэ байдал чинь ажлын байран дээр үүссэн байдлаа стрессэд давахын тулд гаргаад очиод дарагдаа хийсэн чинь буцаад юу нөгөө зуулт явагдсан бэ штэ тий. Яг тийм буцаад нөгөө нэг одоо эргэцэн. Одоо өөрийн шийдсэн ч бол өөрийн толгойд унсан. Энэ гэхдээ яг шийдсэн ч бол өнөөдөр яг юу вэ? Тэгэхдээ нэг тийм л юм болсон юм байна. Тий? Тийм ер нь бол ажил дээр хинч тэр үнтэй алцаад би ахлагтайгаа алцаа ч юм уу өөр хүнтэй алцаал байхыг хүсэхгүй шүү дээ. Зүгээр л ингээ асуудал байгаа учраас цаагаа асуудалтай нүүр тулаа сайхан ингээ ярилцаад ойлголцгийг гэсэн бодол маань болохоор миний хувьд бол 100% байсан. За би энэ хүнийг ойлгоё. Өөрийг ч гэсэн ойлгуулъя. Тэгээ нэсвш би энэ хүнийг төвчөөд яваад ивэл надад амар хэцүү стресс учрах байхгүй юу? Тэгэхээр би тэр стрессээ бас ажлын хүмүүстэй гаргах ч юм уу, тэгээ ажил дээрээ нөлөөлөх ч юм уу гэдэг би мэдэхгүй шүү дээ. Тийм учраас яг асуудлаа нүүр тулаа шийдвэрлэе гэсэн бодолтой байсан чинь дайм бол би тэр хүний хувьд одоо нэг амар тийм мангас юм ааш. Бүр нэг тэр хүнийг да амар тийм дээр нь гарч марах гэдэг нэг тийм амар бараг тэр хүний ажлын байрыг булааж авах гэж байгаа юм шиг. Тий. Тэр ахалгын ажлыг хийх хүсэл бол над байгаагүй. Ажлыг авъя гэсэн бодол байгаагүй. Би тэр хүнийг дарамтлах гэсэн бодол байгаагүй. Тий. Ажлаа сайхан эргээгээд асуудлаа сайхан шийдээд явъя гэж бодсон боловч нөгөө юмыг буруугаар ойлгодог хүмүүс гэж бас юм шүү дээ тий. Шууд анхнаасаа энэ хүнийг би буруугаар ойлгоно гэж бодсон бол өөрсдөө хэцүү. Тэгээ бас нөгөө асуудлыг ихэн шийддэг төлөв нь бас өөр байсан баг. Тэгэл удирдлага дээр нь ч бас уг ойлгомжтой. Ийм удирдлагч ч одоо юу байх вэ тийм ээ. Тэгээд ажлаасаа яаж гарсан бэ? Одоо бараг нөгөө гарах хөрөгдлөө яасан бэ? Нүүлэн шийдсэн үү? Нүүлэн шийдсэн үү? Зүгээр биелтцсэн үү? Тэгсэн чинь яаж хүлээж авч нөгөө удирдлага нь баяртай нүдэн гээгээд байна уу? Амар шоконд орсон байсан ч тийм. Нөгөө нэг яг ингээд одоо би халахтаа ингээд асуудалтайсэн чинь тэрний дээр байгаа дарга гэж байгаа шүү дээ. Тэгээд яг тэр нь маань болохоор халахтай найзууд. Тэгээд ингээд хоёр хүн нийлж байгаа намайг дарамтлах гэсэн учраас би бол за энэ хоёрт би өөрийгөө тайлбарлаад хизээч ойлгохгүй мэн гэдэг ойлгоцсон учраас одоо ингээд ярилцъя гэсэн байхгүй юу. Тэгээ гуруулаа сууж ярилцсан юмар тэгээд угаасаа гуруулаа сууж ярилцууд юу болохыг би мэдж байгаа. Тэр хоёр над руу угаасаа ингээд дайрна. Ярилцах гэж би угаасаа аль хэдийн хичээгээд үтцсэн. Тэгсэн чинь ерөөсөө намайг ойлгож байгаа ямар нэгэн байдлаар ажиглагдаагүй. Тийм учраас би тийш ороод тэр хоёр хүнтэй ярилцах ямар шаардлага байхгүй юм байна. Энэ хоёр хүн угаасаа ингэ шийдсэн юм байна гэдгийг би ойлгоцсон. Тэгээ миний зүгээс одоо би юу шийдвэрлэх ёстой вэ гэж бодож байгаа. Ажлаасаа гарах гэдэг шийдсэн. За тэгээд яг ингээд ярилцъя дуудаад ахаар нь би зүгээр өрөөнд нь ороод би ажлаасаа гарах гэж байгаа. Гээ хэлсэн. Тэгсэн чинь амар шокны байдалтай надад хараадсан. Энэ хүн ингэж ингэж бодоогүй юм шиг байна. Ийм шийдвэр гаргана гэж бодоогүй. Тэгээд яг бас ямар нэгэн зүйлийг ухаарсан ч гэж магадгүй юу бодож байгаа. Би бас арай дэндүүлсэн болов гэдэг ч юм уу тий. Тэнгүү байдлаар бас ухаарсан байж магадгүй л гэж ер нь бол харсан. Тэгэл нөгөө нэг юу за тэгвэл ингээрээ имэйл ингээд бичээд ингээрээ тэгэрээ гэдэл яг зааварчилгаа өгсөн. Тэгэхээр би тэгэл за гэж зааварчилгааныхаа дагуу юм одоо хаалгадах хүрээлэн бичээд тэгээ нэг 10 хэд хоногийн дараа гарсан баха. Тэгээд нөгөө нэг олон улсын байгууллагч айгуу дэжгүй юм билээ. Яагаад юу нэг ихлээр нөгөө нэг сургалт энэ төр явуулдаг ярьсан шүү дээ тий. Хоорондоо ажлын байрандаа яаж харилцах вэ? Хин нэгийг яаж хүндэтгэх үү гэд. Тэгэн готлаа яг ажлаасаа гарсан чинь бас юм санал асуулга авдаг. Тэгээд тэр санал асуулган дээр нь болохоор миний ажлаас гарсан шалтгааныг ингээд амар олон янзаас нь ингэж асууж байгаа байхгүй. Яг би ингээд өөрөө тайлбарлаж хэлхээс илүү надаас ингээд маш олон янзын асуултууд асуугаа. За ийм байсан уу? Танд ажлын байр чинь тэгсэн үү гэсэн үү? За супервайзер ч юм уу тий ахлагч тэр энэ хүмүүс чинь ямар байсан бэ тий хамгийн ингээд тэгж асууж байгаа хамгийн сүүлд нь таны ажлаас гарах юм бол ингээд хамгийн том шалтгаан чи юу юм бэ гэдэг ийм асуултуудыг асуужсан. Тэгээд тэрийг харахад ер нь бол олон улсын байгууллагч бас ингээд тий ажилтснаа ингээд яа гарч байгаа шалтгааныг айгүй их мэдэх хүсдэг юм байна тий. Тэгээд тэр шалтгааныг бас ингээд олж идрүүлээд бас ингээд арга хэмжээ авч чаддаг бах гэж ер нь бол харсан. Тэгээд надад тэр нь бол амар таалагдсан. Тэгээд би яг ахалгаасаа бол гарсан гэдэг шалтгаануудад би мэдээж тийж бичээд үлдээгээд гарч байгаа. Тэгэхээр надад бас ингээд ер нь бол миний үгийг ингээд айгүй сонсож байгаа юм шиг тий. Ер нь бол айгүй зүгээр гоё санагдсан. Тэгэхээр Монгол бас тийм байд юм болов уу гэж гайхалж байна. Чинь ямар гоё юм бэ тий? Тэгээд хамгийн гол нь дараа нь чамд ингээд гарсны дараа за ийм шалтгаанаас ингээд гарсан юм байна гэж бичээд
явуулсан юм байна. Одоо хүний нөөц л хата тий. Хүний нөөц рүү явуулсан юм байна. Уг нь бол тэр компани бол нэг одоо ажилчдын эрэх тоогоо бага байлгах гэдэг шүү дээ тий. Уг нь ямар ч компани тэрийг бол мэдээж одоо хичээдэг баг. Одоо сүүлийн үед л ихсээд байгаа л та. Тийм. Тэгээд тэрэн дээрээ буцаад ингээд чамд ямар нэгэн хариу өгч гин үү? Ийм арга хэмжээ авсан гэд ямар нэгэн тийм хариу өгсөн үү? Хариу бол үгүй. Яг уу нөгөө нэг миний бодлоор зөвхөн надаас болоод тэр одоо ахлахыг буруутгаад ч юм уу тэггүй л ахalta. Эсвэл ахлахаас болоо хүмүүс гарчдсан юм гэж боддгоо л ахalta. Тэгтээ яг уу нөгөө цуглуулж агаад тий. Ажлаас гарч байгаа хүмүүсийн бүх нөгөө нэг одоо гарсан шалтгаануудыг цуглуулж агаад нэг арга хэмжээ авдаг байх гэж юу нь бол гадралсан. Харин тий гадралсан. Тэгээ ер нь ажлын байран дээр бол ахлах хүн бол арай илүү үнцэнтэй байд юм байна даа л гэж би ер нь ойлгосон доо. Яг нөгөө нэг ажиллаж байгаа хүмүүсээс илүү жоохон нөгөө тушаал өндөртэй хүмүүс нь арай илүү үнцэнтэй байдаг. Тэр бол тэгээд одоо шудраг бус боловч яг л цаанаа нөгөө нууцлагдмал яригдгүй л болохоос нууцлагдмал яг тийм зүйл байд юм л. За тэгээд цалин мөнгөний хувьд ер нь бол айгүй таажгүй байсан гэсэн шүү дээ. Тэгээ одоогийн үеийн эдийн засаг Монгол ямар байгаа л бүдүүлж мэдж байгаа. Тэгээ тэрийг дахиж яриад явах. Тэгээд цалин мөнгөний хувьд тийм байсан. Ерөнхийдөө цалин мөнгө номер нэгтэл юм чинь харамсдаггүй ажилласаа гарсан да. Тий. Харамсдаг. Харамсдаг. Яагаад тэгэхээр дахиад өөр ажилд орлоо гэхэд ер нь бол ямар нэгэн асуудалгүй ажлын байр гэж байдаггүй юм билээ. Асуудал байдаг. Тэгэл одоо өндөр цалинтай бол чи энэ асуудлаа төвчээд амьдр. Бага цалинтай бол бас нэг өөр асуудлыг чи ингээд төвчээд амьдр. Тэ тиймхүү асуудал яг л нэг иймхүү л зүйл би ажлын байран дээр ирдэг. Төвчих гэдэг зүйл амар хэрэгтэй юм шиг санагдсан. Тэр би одоо нэг бага цалинтай амар стресстэй ажлыг төвчхээс илүү их цалинтай стресстэй ажлаа төвчээд байж идэг ч байж үү дээ гэж ер нь бол хаяа нэг боддог аа. Юу биш үү? Одоо өөрийн сэтгэл зүйн байдал хамаагүй илүү чухал шүү. Тэгээ миний хувьд бол тэгээд өөр ямар нэгэн асуудал байсан. За энэ юм намайг тайван бус болгоод байна. Энээс алчвал би тайван болох нь уу гэж үзэл одоо бараг тэр мөнгө төгрөг хамаагүй бараг шийдтий шүү дээ. Тэгэхээр чиний хувьд бол ямар вэ? Уг нь тэгээд яг хөтэ мэдээж ойлгомжтой цалин байгаа тохиолдолд өдөр тутмын л одоо хэрэглээний стресс гэж байгаа шүү дээ. Тэр чинь өдөр тутмын амьдралын стресс бол хамаагүй нэмэгдэн хичнээн орчин сайтай тэр ажлын байран дээр сайхан байлаа гэд гэртээ хараад хоол замдгүй талхны мөнгөгүй байх бол хүний хүсэх зүйл үнэхээр биш. Тэгээд тийм тайван байх уу эсвэл өдөржин өстө нэр стресстэй шүн ажиллаа зүтэлтлээ мөнгөтэй байх уу? Яг одоо түрүүнийх шиг би болохоор одоо юу гэдэг стрессгүй амьдралыг сонгосон гэх юм уу? Цалингаас илүү стрессгүй амьдралтай бодлыг гэтгсэн чинь харин амьдралын стресс гэж бас байд юм байлээ жишээ. Гэтэ ер нь бол би тэрийг өөрөө зохицуулж чадна гэж бодож гарсан байхгүй юу? Тэгсэн чинь нөгөө нэг юу өөр ажилд оронгууд стрессгүй байх юм үгүй байгаад байхгүй юу? Арай өөр төрлийн стресс. Тий, арай өөр. Тэгээд тэр нь болохоор надад бүр ингээд амар тэнэг байгаад байхгүй. Тэгэхээр би бүр одоо shit. Зүгээр тэр бадлаа ахлахыг төвчээд байж идэг байж тээ. Юм яриад уурлангууд нөгөөдөөс тийм ээ миний ахлахаа таны зөв гэдэг нэг байж идэг байж тээ гэж хаяа бол харамсдаг. Яа тэгэхээр ер нь бол ажлын байраа стрессгүй ажлын байр гэж бодвол ховор баг байд юм уу? Мэдгүй байна. Тэгэхээр цалин ихтэй гайгүй цалинтай байх юм бодвол ажилч чинь тэрийг бас ингэ төвчин шүү. Нэг бага цалин өгчөөд битгий хүн стресстүүлээд байгаарэ. Тэгээд энэ зарим хүмүүс ингээд ярьдаг л та одоо зарим хүмүүс бол яг юм явж байгаад нэг хүссэн хамт олцсон, хүссэн яг байрлалаа олцсон, хүссэн ажлын байраа олцсон. Яг энэ надаа окей, яг гоё таарсан гэдэг. Тэгэхээр чиний хувьд бол сая яриагийн сонсгоноо олоогүй юм шиг байна. Тэгээд одоо цаашдаа юу яа гэж бодож байна? Цаашдаа болохоор өөрийнхөө хувийн юм хийдэм билүү? Эсвэл гадаад руу гардыг билүү? Ийм хоёр сонголт надад дээр ирж байна. Гадаадд болохоор яг нөгөө нэг чадварлаг хүмүүсийг дэмжиж чаддаг гэж магадгүй. Монголд болохоор чадварлаг хүн гэхээсээ илүү хин дараагийнхаа одоо юу бүсийг долоох юм аашаа.
Тэр муухай үгчсэнд одоо баг тэгж чадчих. Тэр нь болов ажилтаа сайхан амьдралтай үлддэг. Хийж чадж байгаа хүн нь болохоор тэрээ долгон чадахгүй л бол тэгээд дуусаа. За наад чинь ч одоо тэгээд баял тийм л юм дөө. Тэгээд үнэхээр тийм ажлын байраа одоо олох чинь юм л за энэ ханаа олохтой л бараг адилхан л байгаа. Тэгээд миний хувьд одоо харахны тэгээд баяа заяаны ханаасаа илүүтэй одоо тэгээд бараг ажлын байраа айтайхан олчвол их сайхан байгаа юм шиг л харагдаад байх юм байна штэ одоо тэгээд. Одоо тэгээд та бүхэн одоо тэгээ энэ дээр хариулт тавиал тэгээд доор комментэд үлдээгээрэй. За тэгээд өнөөдрийн дугаарт маань хүрэлцэн ирж олцсон. Чамдаа баярлалаа. За тэгээд сүүлийн хэлэх үг байна уу? Хэлэх үг гэх юм бол нөгөө нэг хин нэг шууд өөрийнхөө дайсан гэж бодлогүйгээр жоохон ингээд за энэ хүн яагаад ингэсэн болов гэдэг талаас нь ойлгох гэж хичээгээрээ тэгээд хинтэй ч гэсэн ойлголцож болдог шүү гэдгийг одоо жоохон ухаараасай гэж хүсмээр байна. Шууд л энэ миний дайсан гэл дайсагнах гад байлгүйгээр ажлын байран дээр ялангуяа. Тэгэхгүй бодвол мэдээж тэр хүн ч гэсэндээ цаанаа амьдралтай цаанаа зовлон жаргалтай хүн байгаа. Тэгээд зөвхөн танаас болоод тэр хүний амьдрал ингээд стрессээр дүүрэн болоод байж болохгүй. Тийм учраас хоорондоо ярилцах гэдэг зүйлийг жоохон ямар нэгэн зүйл асуудал болоо гэхэд ярилцах гэдгийг л хамгийн ихэнд тавьж чаддаг байгаасай. Ойлголцохыг хүсэж байгаа хүслийг бас урталтаа тавьж чаддаг байгаасай гэж би нот хэлмээр байна. Тэгээд хэрвээ ажлын байрнаасаа бас надтай адилхан шалтгаанаар гарсан хүмүүс их юм бол бас доор коммент үлдээгээрэй. Би тэгээ бас ганцаараа биш гэдгийг мэдрэлгээр хүсэж байна. Тийм тэгээд тэгээ сайхан подкастт орж ингээд өөрийнхөө одоо юу гэдэг гомдлоо тайлсандаа баяртай байна. Тийм. За тэгээд баярлалаа. За баярлалаа. Тэгээд нэрээ өндөр нэмээ хэлгээд одоо Жинзигийнхэн өөртөө яг юм тогтворгүй бол биш байгаа юм шүү. Одоо ингээд дүгнээд ярихны бол ажлын байр цалин мөнгнөөс илүүтэй өөрийнхөө зүгээр л тэр сэтгэлийн тайван байдлыг төрүүлж тавиад байгаа нь энэ ажлын байрны одоо хүний нөөцийн эргэлтийг аягүй хурдан тэр эргэлтийг түршисгээд байгаа шүү гэдгийг л одоо хэлмээр байна да. За баярлалаа. Бай бай. Дараагийн дугаараар уулзъя. За баяртай. Дараагийн дугаараар бас гоё сэдвийн тухай ярилцсанаа. Баяртай.